Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн математикийн хичээл дээр хүндийг хэмжих тухай үздцгээе. Бүгдээрээ сургачгээ гаргаад хичээл дэвтэртээ оролцоорой. За зургийг ажиглан хараарай. Юу юуны зураг байна вэ? За зурагт байгаа зүйл хичнээн хэмжээтэй жинтэй бол эдгээрийн жинг яаж мэдэх вэ хүүхдүүд ээ? Та нар юу гэж бодож байна? Тэгвэл өнөөдрийн хичээл дээр жинг хэмжих ямар нэгж ямар хэрэгсэл байдаг талаар хамтдаа судалцгаая. Эдгээр багжийг жинлүүр гэж нэрлэнэ. Янз бүрийн зориулалттай олон төрлийн хэмжих багж байдаг. Бид бага авартай биеийн жинг килограмм, граммаар, харин их авартай хүнд биеийн жинг тонноор хэмждэг. Тэгвэл юуг хэмжихэд зориулагдсанаас болоод жин маань хэд хүртэх даатсан зүйлийг хэмжих вэ гэдгээрээ өөрөөр байдаг бахнэ. За, жинлүүрийг хэрэглэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай байдаг. Бид жинлүүрийг тэгш хавтгай гадаргууд дээр байрлуулна. Дараа нь заагч нь тэг хуваарийг зааж байгаа эсхийг харна. 3 дугаарт заагчийн зааж буй хуваарийг харна. 4 дугаарт даацаас нь хэтэрсэн зүйл хэмжиж болохгүй байх нь. За бидний өмнөх зургийн жишээн дээр үзсэн автомашин байсан. Тэгвэл автомашиныг эдгээр жинлүүрийн аливаагаар нь хэмжиж үзвэл тохиромжтой вэ хүүхдүүд ээ? Сайн хараарай. Зүйтэй. Тэгвэл автомашиныг хэмжихэд зориулагдсан жинлүүр буюу пүү гэж байдаг. Энэ нь 200 хүртэлх тонны жинтэй, том оврын жинтэй хүнд даатсан зүйлүүдийг хэмжихэд зориулагдсан жинлүүр байдаг бахнэ. За. Тэгвэл бүгдээрээ жинлүүр ашиглаад ном, хавчаар тарусыг ямар жинтэй болохыг нь ажиглан уншъя. Энэ бол бичгийн хавчаар. За, бичгийн хавчаар маш хөнгөн байдаг. Нэг ширхэг хавчаар нь ойролцоогоор 1 грамм жинтэй байдаг. За, грамм гэдэг нь хүндийг хэмжих хамгийн бага нэгж бөгөөд түүнийг г үсгээр тэмдэглэдэг байна. За, тэгвэл дараад нь номыг хэмжиж үзье. За, энэ жинлүүрийг тавган жинлүүр гэж нэрлэнэ. Тавган жинлүүр дээр ном тавьсан байна. Хэдэн грамм жинтэй байна вэ хүүхдүүдээ уншаарай. Ном маань 150 грамм жинтэй байх нь. За, бид 150 гэдгийг жинлүүр дээр зааж буй хуваараас харж мэдлээ. За, дараа нь жинлүүр дээр арай том тарус тавьсан байна. Тарус маань хичнээн хэмжээний жинтэй байгааг жинлүүрийнхээ заалтыг хараад мэдээрэй хүүхдүүдээ. За, тэгвэл жинлүүрийн заалт маань 3 кг 600 г-ыг зааж байна шүү дээ. Тэгэхээр эдгээр 3 зүйлээс хамгийн хөнгөн нь хавчаар, хамгийн хүнд нь тарус байна. За, ажиглан харсан бол дараагийн дасгалаа үз. Хүндийг хэмжих үндсэн нэгж. Энэ килограмм юм. Түүнийг товчоор кг гэж үсгээр товчлон тэмдэглэдэг байх нь. За, хүндийг хэмжих нэгжид тонн, центнер, килограмм, грамм, миллиграмм гэсэн нэгжүүд багтдаг байна. Хамгийн хүндээс ахуулаад хамгийн хөнгөнөг хүртэлх нэгжүүд байх нь. За, тэдгээрийг товчлоод үсгээр эхний үсгүүдээр тэмдэглэдэг. Харин хүндийн нэгжүүдийн хамаарал гэж байна. Тэгвэл 1 тонн жинтэй зүйл маань 10 центнертэй тэнцдэг байна. За, 1 центнер нь 100 кг-тай тэнцдэг бол
10 центнер нь 1000 кг болох нэ. За дараачаар 1 кг нь 1000 грамтай тэнцдэг. Харин 1 грамм нь 1000 мг-тай тэнцэнэ. За хүндийг хэмжих нэгжүүдийн хамаарлыг сайн тогтоож аваад дэвтэрдээ тэмдэглээрэй хүүхдүүдээ. Эндээс харахад хамгийн хөнгөн нь миллиграм байх нь, хамгийн хүнд нь тонн гэсэн хэмжээс байх нэ. За сайн тогтоож хараарай. Дасгал ажлыг өгүүлбэрийг уншаарай. Цэцгээ 2 кг 400 г төмөс 500 г луун авчээ гэнэ. За бодлогоо уншаад багш нь энэ удаа хэрчмийн аргаар өгөгдлөө өгье. За юу өгөгдсөн бэ? Төмөс 2 кг 400 г гэж өгөгдсөн. За хэрчмээ зураад тоогоо тэмдэглэлээ. Харин луун 500 г гэж өгөгдсөн. За зургийг ажиглан харъя. Төмөс луун 2 тэнцүү хэмжээтэй байна уу хүүхдүүдээ? Хараарай. Тэгвэл луун нь бага учраас богинохон байна. Хоорондоо тэнцүү биш байна. Тэгвэл энэ хоёрыг тэнцэх зайг багш нь тасархай зураасаар тэмдэглэлээ. Тэгвэл тасархай зураасны энэ хэмжээг зөрөө гэж нэрлэдэг. Энэ бодлого дээр бид худалдан авсан луун ба төмөсний жингийн зөрүүг олно. Тэгэхээр энэ луунгийн 500 г-аас төмөс хүртэлхийн хоорондох тасархай зураасны энэ зайд хэд байх вэ гэдгийг бодож олох нь. За олох зүйлээ асуултаар гаргая. Луун ба төмөсний зөрөө мөн нийт ногооны жинг бодож олох ёстой. За бодолт. Багшаахаа бодсныг хараарай. За нэгдүгээрт нь бид 2 кг 400 г гэсэн хэмжээсийг луунгийн хэмжээтэй адилхан грамм болгох ёстой. Ижил хэмжигдэхүүн болгох ёстой. За тэгэхээр 2 кг гэдэг нь бидний үзсэн хүндийн нэгжийн хамаарал дээр 2000 г болно. Яагаад гэвэл 1 кг нь 1000 г учраас 2 кг нь 2000 г болно. За нэмэх нь 400 г гээд нийлээд 2400 г боллоо. Өөрөөр хэлбэл 2 кг 400 г нь 2400 г болж шилжлээ. За дараа нь бид эндээс луун төмөснийхөө зөрөөг олж болж байна. За зөрөөг олохдоо бид хасах үйлдэлээр олдог. За 3 дугаарт луун төмөс хоёрынхоо жинг нэмээд нийт ногооныхоо жинг гаргамаа. За ингээд 3 үйлдэлээр дараах бодлогыг бодож болж байна. За бүгдээрээ бодлогоо өгүүлбэрийг нь бичиж агаад бодлолтоо бичиж тэмдэглэж аваарай. Мөн яаж бодсон хэрхэн өгөгдлөө өгснөгээ сайн ажиглаад тогтоож аваарай. Дасгал 2. Ногоочин төмөс, луун, манчин, байцаа хурааж авсан байна. За нийт хэдэн килограмм ногоо хурааж авсныг олох юм байна. Төмөс, луун, манчин, байцаа. За эдгээрийн хэмжээсүүд нь бүгд өгөгдөжээ. Харин байцаа маань манчингаас 3 дахин их гэж өгөгдсөн байна. За нийт хэдэн килограмм ногоо авсныг олох ёстой. Одоо бодолтоо хий. За нэгдүгээрт нь бид төмөс, манчин 2 өөр нэрээр байгаа учраас их нэгжээс бага нэгжид бид шилжүүлнэ. Бүгднийг килограмм болгоно. Тэгэхээр төмөс маань 1 тонн байсан бол 1000 кг болно. Харин манчин маань 1 центнер нь 100 кг болж өөрчлөгдлөө. За байцаагаа 2 дугаарт олно. Байцаа маань мэддэхгүй байгаа. Тэгэхээр манчингаас 3 дахин их гэсэн учраас
манжингийн хэмжээг 3-аар үржүүлээд байцааг оллоо. Одоо бидэнд бүх ногооны хэмжээсүүд байна. Тэгэхээр 3 дугаарт бүх ногооны хэмжээг хооронд нэмээд нийт ногооны хэмжээг гаргаж болох нэ. За дахин бүгдээрээ бодлогынхоо өгөгдлийг, бодолтыг сайн хараад ойлгоод аваарай. Дэвтэртээ бүгдээрээ тэмдэглэж бичээрэй. 3. За энд хүндийн хэмжээг заасан нэгжээр илэрхийлж бодъё. 5 кг 200 г нь хэдэн грамтай тэнцэх вэ гэж байна. За тэгвэл 5 кг 200 г-ыг грамм руу шилжүүлье. Өөрөөр хэлбэл их нэгжээс бага нэгж рүү шилжүүлье. Ингийн тулд 5 кг-ыг граммд шилжүүлье. Дараа нь 200 г-аа нэмлээ. Ингээд 5200 г болж байна. За бид их нэгжээс бага нэгж рүү шилжүүлэхдээ тусад нь шилжүүлээд хооронд нь нэмэх юм бол хэлбэр байна. За ойлгосон болвол бие бодоорой. 1-р дараах тоонуудыг заасан нэгжээр илэрхийлээрэй. 2-дугаарт дараах тоонуудыг жишээрэй. Энэ хоёр дасгалаа ажиллахад бидэнд хамгийн чухал мэдээлэл нь хүндийн нэгжүүдийн хамаарал байх болно. Хүндийн нэгжүүдийн хамаарлаад сайн тогтоогоод заасан нэгжээр илэрхийлж тоонуудаа жишээрэй. За гэрийн даалгаварт сурах бичгийн 76 дугаар хуудасны дасгал 309 310-ыг зааврын дагуу гүйцэтгэхээрэй. Амралтын өдрөө бүгдээрээ сайхан өнгөрүүлээрэй хүүхдүүдээ. Бид амралтын өдөр биедан өөрийгөө хөгжүүлэх ёстой гэдгээ мартаж болохгүй. Өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн зүйлийг хийгээрэй хүүхдүүдээ. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.